дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх ажлын хүрээнд бол эхлээд бид одоо sandbox болгон энэ чиглэлтэй дүүргийг бол зарласан. Тэгэхээр чиглэлтэй дүүрэг дээр бид энэ sandbox болгож зарласнаар асуудлыг технологийн хувьд шийдэж болж гэнэ үү? Холболтын ачааллыг багаар туршиж үзэхэд одоо ямар саад бэрхшээлүүд тулгарч байна. За санхүүжилтийн шийдлийг нь ямар хэлбэрээр бодож үзэх боломжтой юм. Цаашлаад одоо илүү их эрчим хүчээ төвд нийлүүлэх, олон улсын карбоны зах зээлд нэвтрэх гэх мэт асуудлыг цогцоор нь зураглаж тогтолцооных нь хувьд харахыг бол одоо ирмэлцсэн. Нарны автун одоо хураагуур суйрлуулъя гэвэл бол яг нөхцөл байдал дээр бол айлаасаа шалтгаалаад нэг 9-өөс 15, зарим үед бол 18 хүртэлх шат дамжлагыг дамждаг юм байлээ. За дээрэс нь техникийн нөхцөл гэх мэт айлын төвшөнд заавал одоо шаардлагатай биш ийм бичиг баримтуудыг нэлээдгүй шаарддаг. Тэгэхээр үүнийг бид өнгөрсөн хугацаанд бол 3 болгож цөөллөө. Тэгэхээр 18 шат дамжлага байсан 3 болгож цөөрсөн гэсэн үг. Одоо чиглэлтэй дүүрэгт холболт хийгдсэн эрчим хүчээ нийлүүлж байгаа нийт 83 айл байна. Энэ айлууд шин журмаар хүсэлтээ гаргах, шалгах хуудасаа бөглөх, гэрээнд өөрчлөлт оруулах гэдэг 3 л одоо шат дамжлагыг дамжиж байна гэсэн үг. Тэгэхээр илүү амар хэлбэр болсон. За холболт хийх хугацаа бол өмнө нь 6 сараас 1 жил шаарддаг байсан бол одоо ажлын 11 өдөрт багтаагаад шийддэг боллоо гэсэн. Тэр 83 айл бол гэрээгээ хийцэн. Одоо ингээд 20 кВт-аас илүүгээ төвийн шугамд нийлүүлээд орлого олоход бол энэ чинь нэг айл багадаа 50 мянган төгрөг хөнгөлүүлэх нөхцөл бол бүрдчихэж байгаа юм. Үрх болгон цахилгаан үйлдвэрлэгч байж болох юмаа гэдэг нөхцөл байдал бол эдгээр айлуудыг тогтоогдсон. Тийм учраас цаашдаа 100 мянган нарны гэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн хувьд бол улсын хурал хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр чөлөөлтүүдийг хийн. Хууль давсан дүрм журмуудыг чөлөөлнө. Үе шатуудыг бууруулна л гэдэг ийм одоо зорилтыг бол дэвшүүлж байгаа. За энэ хүрээндээ зөвшөөрөл мэдэгдлийн хууль 90 гаруй хуулийг дагсан хуулийн өөрчлөлт хаврын чуулганаар батлагдсан тохиолдолд бол бид зөвшөөрлийн хуулинд заасан 360 зөвшөөрөл дотор бичигдээгүй нэгч үйл ажиллагааг бүртгэх, эрх олгох, лиценз олгох, итгэмжлэх гэдэг нэрийдлээр зөвшөөрөл биш хориглолтуудыг хийхэ болно гэж. За ингээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бол энэ чиглэлтэй дүүргийн 83 айл холбогдож төвийн эрчим хүчинд илүү их эрчим хүчээ нийлүүлж хийснээр яг энэ sandbox-ийн орчинд бол ажлууд амжилттай явагдаж байна. За одоо бид бусад дүүргүүдэд, аймагуудад энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ яг энэ шат дамжлага 3 болсон, хүлээлтийн хугацаа 11 хоног болсон энэ орчинд л зохион байгуулахгүй бол нэмэлт шаардлагуудыг бол огт тавьж болохгүй.